За сайн байцгаана уу та бүхнийг нэг гайхамшигтай халз тулааны гэрч болгохыг урьж байна. Сөмбөр уулын орой дээрээс гэдэг шиг. За сайн байцгаана уу. Орой дээрээс. За торгод одоогийн баба цөөн гэдгээр одоо хүрэлцэн ирсэн эрхэм зочдтой баярлалаа. За халз тулааны баруун талын дэргүү магнат. Халз тулааны зүүн талын дэргүү магнат байгаа усуудыг та бүхэн харж байна. За мөрөөдлийн театрын жүжигчин, уран бүтээлч, ах ихснэр найз нөхдөд нь хүрэлцэн ирлээ. За юуны түрүүнд бас нөгөө бодогийнхаа нэвтрүүлгийг бол зөндөө үздэг. Тэгээ гой хорхог боодог, гой монгол хоолнууд идэх. Бичлэгийн үзэхлээр чи юусэн акти төрөл. Хизээ нэг өдөр нэг идэх завшаа олдох байхаа гэж бодсон чи өнөөдөр хэлсэн юм байна. Ам дээр нийтх нь өстэй. Тэгээ манай мөрөөдлийн театрын жүжигчин Баярмаа, Алдармаа бид гурав хүрэлцэн ирсэн байна. За Баярмаа дээр бол одоо соёл урлагийн сургуулийн нэг анги. Манай эхнэр Баярмаа бид гурав сойсын жүжигчнээ нэг анги төгссөн. Ах ихчнэр гэдэг маань энэ улсууд маань манай ах ихчнэр байна. Манай дээдийг үрсээ. Дүү байсан ч хамаагүй. Дээд үрс бол одоо ахаа шүү дээ. Та бүхэн мэдж байгаа. Жүжигч би чи одоо Батболдоос ч одоо даруй 15 дүү шүү дээ. Сайн нэг юм ярьж байгаа бид хоёр чацсан юм байна гэдгээ сайн ойлголоо. Сайн мэдлээ. Хоолой чи надаас бол 12 ах байсан. 15 тийм үү таа. Энэ жил 25-ны жил орж байгаа манай Батушка ах. тий. Миний найз зөрчигчдөр хит хүрлээ. Шүсэдэг гас. Жилжин харин. Бид насаа хэлэхгүй гэж. Одоо харин жил орж байна. Бас 39-ний жил ороод байна. 39 шүүж. 7-ны их ч 39-ний. Оо энэ өндөр ямар гоё юм бэ? За одоо ингэ ханз эднэс дээр. Манай хоёр энэ цөөн голтой их юм байна. Тэр ганцаараа их юм байна. Чи өөр яах вэ? Би яг тэмцээний шүүгч ерөнхий шүүгч. Энийг яг дундаар нь бас таагийг бас идэж шүү дээ. Жим их маяг. Ерөнхийдөө бол цөөн бол өөрөө юм боодогтой. Бид нар бол албаар талбар шиг. Манай цөөн бол одоо юм боодогтой, борцтой цөөн баггүй юу? Тийм байна. Тий. За эцгээ одоо эхлэе. За эхлэе тийм үү? Тий. За эхлэе. Эхлэе одоо цөөн. Оо энэ хохогтой хуух мохтой. Аа. Янз. Гол юм байна. Манай цөөн одоо ерөнхийдөө гурлаараа алдартай ийм гурилтай гэдэг. Одоо манай үзэгчид ерөнхийдөө мэдж байгаа энэ гурилыг бол хаанаас авсыг асуугаад байдаг. Түн удахгүй би гурилныхаа компанийг одоо зарлах гэж байгаа. Яг юм аа. Гоё нийлүүлээд Эд зөвхөн басан. Нэг хүн байгаа. За Ховд аймгийн зэрэг сумын хараад амьд ярлсан Жавхлан гэдэг хүн залуу гарсан. Тэг бүгчүүд маань өөр бүгчүүд багхгүй. Ер нь бол нэлээд хэдэн мөх ирсэн байгаа байхгүй байгаа. Йоо манай Батушка барн л гэдэг. За манай хоёр одоо барны үстэй хоёулаа явж нэг цөөн. За танаа Эхлэе. Би анх удаа л илж үзэж чинь болтоогийн нэг гарын хоол. Нөгөө боодог бол идсэн шүү дээ тий. За одоо цөөн хамсан. Цөөн бол үнэхээр гайхалтай. Бид нар өмнө ангаараа ирж бас цөөн ирж Тийм байсан. аа. Жижигсэн. үнэхээр гоё юм. За явуулж гараа хаа. Манай ангийн охин бол ерөнхийдөө айгүй хооломгоо байсан. Оюутан байхын айгүй хөөрхөн хооломгоо хөвгт байсан. Ямар янз бүр байна. Харахад амд ор хайр хийсэн. Та юм биш үү? Тэг боцтой боодогтой хоньны ерөнхийдөө гуяар хийдэг. Яг гоё махаа да. Баг хэд 4-5 миний юм шиг борц. Тэгэл одоо та ял одоо идэж үнэн хүчийг үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Гоё юм. Гол сүртэй байна. Сүртэй цаа байвал алах. Оо одоо би та нар ч явсан залуу уусууд гээд ирсэн гэсэн чинь манай дээд курсын ах ихнэр хүрээд ирсэн цай чансан бол. Багтаа ажиллаа аваачих. Тэгээ одоо энэ цөөн хийдэг бол энэ бодоод байгаа цөөн яаж ч бүр хийдээр. Баггүй шийдэлтэй шүү. Би шийдэлтэй дотроо бодсон ба. За та хоёроо хүн байж байсан. Төшгөх юм барна үстэй. Гүн чинь Харин нөгөө баггүй нүдэн баримж байгаа дүнгээр авчих юм тийм үү? Та бол угсаа би чинь гэж хэлээ үстэй. Гэхдээ харин том дугаараадсан чинь бас аялдаар юм шүү. Зураг гэхээс өмнө юу гэлээ даа. за гоё юу. Тэгээ боодог насаа хэлээ. Ачааруулаа да. Тийм ч арай үеиг байгаа байхгүй. Дотор нөгөө боодохтой, сүүлтэй, бод центртэй болох юм байна. За явуулах шүү наа чинь. Тэмцээн шүү. Бас тамаа Зэвэж бодмаагүй байна. Тий. Ерөнхийдөө бол одоо манай байрлал бол соёлж 3 давхурд байрлаж байгаа. санкаарлаа. Сангаалаа бид лагдсан газар боодогтой зөөнтэй. Танаа бэлгатны ширээсэнд байр гоё бүгд цааш шиг. Тий бүгдэнд нь одоо ерөнхийдөө ширээ мөрөндөө бүгдэнд нь анхаарал тавьж дээд зэргийн ширээ тавьсан. Одоо нэг дэлхийн стандартын тэмцээний Харин тийм билээ. тий ширээ тавьсан. Бид нар бас нэг
Бид урагч бас жүжигний бэлтгэлтэй байгаа. За. Тэгээ манайх нөгөө мөрөдлийн театр манай түрүүжил самсараа гэж жүжиг тоглосон. Тэр жүжигээ бас үйлдвэрчний хөвлөс солид дугаар 3 сарын 6-наас тоглож эхэлж байгаа цөөхөн тоног. Тэгээ одоо март цэргийн баяр одоо яг гоё гадаад улаараа хүмүүс чинь хэлэлцээд боцоод эхэлдэж шүү дээ. Тэгэхээр манай жүжиг үзээрээ өмнө үзсэн усуд бол өмнө түрүүжил хав тоглож байгаа чинь 4 удаа үзсэн байсан шүү дээ. Тийм байх. Би бол 2 удаа үзсэн шүү дээ бас. 2 үзсэн үү? Тэгээ манай үзсэн байсан. Би бол хоёулаа боддгийг манай мөрөдлийн театрын одоо 15 жил болсон байна. Бүх цаг үедээ бол хамгийн бэст жүжиг нь самсараа жүжиг гэж Би бас яг тгийг хэлчихвэл бас сайн буруу тийм болов гэж боддог. Тэгээд би бол ингээд ангийнхаа охины буйнаар зөвхөн дахиад буйнаар мөрөдлийн театрын жүжигүүдийг бол эргэлдэхэд байгаа ихэнх нь үзсэн. Тэр дотроос бол одоо самгийн гой сэтгэл төрсэн самсараа байсан. Мэдгүй манай анги охин гол төртөн байсан болов. Тэнд дээр миний бодлоор сүрэлт ах бол амар гоё байсан. Тэгээд сүрэлт ах бол ингээд өмнөх нөгөө бүтээжсэн дөрүүд дотроос арай өөр хамгийн бас тоглох дүр бүтээсэн. Тэгээд би тусгаалan бас амар гоё баяр хүрсэн л дээ. Одоо энэ чинь нөгөө 4 тагийн дээрээс нөгөө хавар бол орой усууд бас нэг гарч алхмаар санагдаад бас нэг юм үзмээр өсгүүгээ гараас атхмаар санагдаад хатгаж очиод бас тав хүмүүс жүжиг үзээрээ энэ жүжиг бас хүнд бас хоёрыг бодогдуулж нэгийг ойлгуулах бас гоё жүжиг болсон байлаа шүү. Тийм шүү дээ. Цагаа боловсон өнгөрөөхөд нэгдүгээр хоёрдугаар бас нүдэн ээж гоё юм үзэж театр орно гэдэг юм санагдав бүтээл. Тэгээ манай жүжиг үзэх нэг амьдралынхаа бас тэр нэг үнцэн утга учир нэрэл хүний амьдрал нэг ийм учир цанцтай болоод явдаг баах, ирдэг баах, дараа төрөл гэж байдгүй юу гэдэг шиг тийм. Ингээд олон амьдралын тэр нэг философи бодол ухаарлыг аваад гарна гэдэг би бол 100% хэлж чадна. Өөрөө зохиол нь аюу гож болох. Тэр хүн хооронд л одоо юу болоод байгаа юм тийм. Одоо ч бас энэ өндөр насыг наслаад ирэхээр бас тийм болдог юм шүү дээ. Тийм шүү дээ. Та энэ одоо олон жил нэг их хүний амьдрал нэг их өндөр юм болсон юм байна. Соёл хөдөлгөөний сургууль гэдэг чинь 20 жил болсон. 20 жил яасан мэдгүй нэг их өнгөрсөн. Саяхан л бид хэд нэг ангид нэг коридор байсан гэдэг. Тэгсэн чинь ингээд бүгдээ эцэг эхчүүд болоод сууж төгсөн 20 жил болсон. Тэгсэн чинь одоо үлдсэн ирнэ хүн хэдэн жил амьдраа гэдэг тийм. Одоо би ч 20 тавтай шүү дээ. Тэгэхээр 50 гарсан үний дүр тоглож байгаа шүү дээ. Сонир богос дээ. Гэхдээ царайч юм бол яг байна шүү. Царайч бол яг гарсан үний дүр. Бас ч 20 лам үрдээ царайч бол яг 50 таа хэлээ. Тэгээд сарал болоо гэдэг хөрших гээд ядаад шүү дээ. Тэгжээ. Ахичнэр бол таад бол тоглол бол асуудалгүй шүү дээ. Соёл хөдөлгөөний их сургуулийн одоо хаан шүтээ царайгаар юм болсон. Яа. Юу нэг л ангил цааш. Зүрх чамд магад Миний мэдээ нэг л ангил цааш. Зero гачсан кинотой зөвлөж. Нэг л ангил жижиг жакетаар цааш. Юу. Манай баярмаа оюутан байх цаа тэр ярьж юм. чи Юу юм? чи би жирэмсэн байсан биз дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Камера тийм шүү дээ. Нэг гудаас нэгдүгээр хав 2 мантон бол нэг садагтаа шууд иддэг байсан. Тийштэй бодлоо. Би бас нөгөө нэг амьдрал дээр тийм хоолны хатааттай хүн биш байхгүй. За. Тэгээд магадгүй нэг юм туранхаатай байгаад би жирэмсэн болох юм бол 5 аяа байшнаа зээдэг. Тийм. Тийм Тэгээд гидсэн дээрээ тавьж дахиад байгаа бидтэй гэдэг. Бүр 5 аяа. Идэхэд бол би туртал идэнэ гэдэг юм. Хатаатай амар нэмэгддэг хүн юм. Тэгээ би чи 98 хилтэй төрчихсөн шүү дээ. Яаж ирнэ бодлоо. биш тийм ээ. Эхнийх дээр 98, дараагийнх чинь 87. Яалтан аймсан хурданд очоод тий. Тийм. Хүлээл тийм сонин нэг биеийн онцлог юм шиг. Тийм. Тэгээ ингээд аюу их юм махтай Монгол хоол иддэг би. Тийм. Тийм сонин юм бас идэн тий. Гэр бүлийн одоо ерөнхийдөө хийж иддэг хоол бол Монгол хоол төлхөө хийж Монгол иддэг. хоол ямар сандаа банштай цайгийн чинь зарим хүмүүс нэг юм цайрхуу хийдэж штэ. Би жирэмсэн багтаа бүр лаглагаар заяа. Тийм амар өртгөө ингээд баг нөгөө юун заа. Тэрийг би 5 аягаар юм том ногоо аягаар сонсоод нэр гайхан. Би бол баг итгэхгүй л юм. Би ганцаараа биш л байгаас чинь жирэмсэн харин Цаа би Хоёр хүний порцоор идэж байгаа шүү дээ. Сүүсээ хойдолтой тийм нөгөө зайнах газар чи юу вэ? тэгээ дандаа бүгд порц иддэг. Нэр нь юу вэ? Твик. Долоон гахаа. Тийм тийм долоон гахаагийн хуушаа бодонгийн бишгийн 3 гэж бас нэр зовоосон байна. Яг ойт манад жирэмсэн. Би тэгээд нэг камера нөгөө тестер үзээд би жирэмсэн болчихсон гэдэг би гараа гүүж юм. Тэгсэн чинь ТV-ээр очоод 2 мантон бууз авчираад камерыг үрж ингэж байна. Үсч байгаа. Өөр тийм юм өгөхтэй явчихсан байгаа тест тэгээд
Явуулаа ш одоо наач хөргөөс өмнө наач тэмцээ үргэлжлэж байгаа сайхан явуулаа ш. Бараг би энэ хоёроос илүү идэт байгаа юм шүү. Одоогийн байдлаар бол тэгсэн байж тээ. Тэгсэн байж тээ. Одоо халуун дээр нь одоо юм ярихгүй хоол Юу байдаг. аюу гоо. Баадаг. Хөвгцэн болохоор амтнд бас хатаа амттай байдаг ш. Ирчүүд бас ингээд цөөн дуртай гэж яриад байдаг. Эмэгтэй би бас цөөн аюу дуртай штэ. Энэ танаа цоо нэг л нэг тийм гой амт байгаад байна. Яа чигээд байна. Наач зүгээр яг ингээ гэртээ хийж юм шиг хийж байгаа ш. Ил гал дээр. Ширмэн тоогонд. Тэгээ ямарваа нэгэн одоо тийм нөгөө наран цэцгийн досмоос ашиглахгүйгээр Яг тийм. боцтой боодог та яг хүмүүс гэртээ хийж иддэг зөв өнгөл хийж байгаа хөө. Одоо ингээ наадах чинь нөгөө их хэмжээгээр хийгээ хадгална гэж байгаа хөө. Одоо тэр 15-ын ширмэн тоогонд энэ хоёр зөв чинь нэг л хийдэг байхгүй юу? Нэг хийхдээ хүн захиалгаараа гал дээр хоёр борцол гарах юм. Тэгээд тоогоонуудаа ээлжлээ хийдэг байхгүй юу? Ингээ зураг тавьж байгаа л хийгээл. Гэр дотроо нөгөө бүр ингээ гой хөдөө бид нар явж байгаа нэг гой зүйл иддээ штэ. Тэр модны утаа шингэсэн нэг гой. Яг тийм зүйл шиг авдаг. Эмэгтэй хүн бол амьдралын зөөлөн хүч. Ээж нь өсвийч нь хайрын түшиг болсон та бүхэндээ зориулж энэ үдшийг биелжээ. Танд талархан, таныг хүндэтгэн тайж амьлах болно. Самсаараа эмэгтэйчүүдийн баяр зориулсан онцгой бүтээл 3 сарын 6-наас Монголын өдрөшний эвлэлийн соёлын төв урданд тоглогдно. Бөөдлийн театр үзүүлж байна. Таслбарыг тикет цэгмэнэс. Энэ удаагийн жүжиг бол бас би зүгээр ингээд өндлөнгөөс харахад миний нээж өгд ч гэсэн өрөөдлийн театрт орсноос хойш авсан томоохон дүрүүдийн нэг их гоё дүрүүдээс нь найзлаа баяр хүргэе. За баярлалаа. Миний хувьд ч гэсэн амар тийм нөгөө юу нэг бас нэг сорилт даваа челленж хийсэн. Амар тийм том дүр өссөн шүү дээ алдчихгүй. Тэшка дүрс ер нь саяны манай энэ самсараа жүжигийн бүхэл дүрүүд бидэрт айгуу тийм үр хөвчтэй маш нэг уран чадвар шаардсан ажиллагаа өндөртэй тийм жүжигс яа гэвэл бас наснасаа хэд дахин өндөр настай тийм болж тоглосон шүү дээ. Тэр одоо 60 гарцсан тийм эмэгтэй дүр тоглосон. Үсмэсэл харалтаа ингээд одоо Бүгд шаардлагагүйгээр тийм шаардлагыг нэмсэн эсвэл бүгд гой цайжуул гоё юм тий. бүгд цайж болно. Тэгэхээр чи бас нэг жоохон царай алдсан юм шиг. Ийм үжигсэн дүр чи яа царай. Алдаад байна шүү дээ. Одоо тоглосон шүү хайраа гэж. За дараагийн уран бүтээл Алтармаагаар сонин сайхан юу вэ? Сайн байна. Одоо манай энэ жүжиг маань энэ намар үгүй хавар одоо дуусаад 100 жоохон амраад тэгээд намар гэж шинээр бүтээлтэй орно. Гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо энэ жил бас гоё жил болж 15 жил болж байгаа мөрөдөл театрын тийм ой тохиож байгаа. Аа хэзээ. Одоо намар шүү дээ. намрын шинж жүжигээрээ нээлттэй нэг. За. Тийм. За жүжиг одоо хэдэн хоног тоглох вэ? Одоо танах энэ жүжиг чи бас нийтээ хэдэн хоног тоглолцсон. Одоо болохоор одоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож байгаа. Үзэгчд хүсэл нь тоглоал. Тийм. Хамаг хугацаа хамаагүй. Хүсчин би. Бид тоглоал. Чи гуравтаа үзье дөө. Гэр өмчгөр бол хүрийн дээр нэгтэйг өрж байгаа шүү. Тэгээ манайх одоо энэ удаа юу баруун дөрвөн зам дээр үйлдвэршүүлсэн гэдэг. Тийш. 19 цагаас 3 сарын 6-наас өдөр болгон тоглож байгаа. 3 сарын 6-наас. Одоо улсын одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг өдрийг тохиолдуулан. Бас тоглох жүжигийн агуулга ч гэсэн нэрээ бас их хайтаахан таах юм шиг нэр. Ялангуяа одоо өрн дулаан цаг ирж гин болцож байгаа улсууд гой жүжиг үзүүлээд гоё сэтгэл санаа шал өөр болно. Тий сэтгэл ханамжийн баталгааг бол бид нар 100% өгч чадна. Янгоо өгье. Тий. Манай үеийн одоо энэ дундаж насны улсуудыг би бас үзээсэй гэж бодож байгаа. Сайхан амьдралаа өдөө зэрэг босгоо явж гин одоо тэр жүжигийг үзэх юм бол дахиад ингээд иргэдэх хүнээ бас илүү арга хайрламаар явж. Нэрэл одоо энэ амьдралыг богинохон амьдралд Бүх зүйлийг уучлалмаар. тэгээд нэг явуулж байгаа хайрламаар тийм хүн сэтгэл төрхөөр тийм жүжиг болсон гэж би одоо хувьдаа бодож байгаа. Яг үнэ. Бүх зүйл таларх нь илүү юм шиг юм байна. Ер нь тийм аюул намасте. Намасте гэх. За ингээд ямар ч байсан миний нэвтрүүлэгт оролцсон одоо түүхэн улсуудын хамгийн бага иддэг улсуудаар та нар шалгарлаа. Tapos чи юу гэдэг асуултгүй барна гэсэн яасан. Аюултай онц аюултай цөөн байна. Таныг тэгээд ахаж би нэрээ тийм гайгүй иддэм багтаа шүү. Сайн иддэг. Хадлагтаа бол гайгүй идчихдэг гэсэн чинь. Танаа амхлч нүднийг зарлахгүй юм шиг.
Ядах юм гэж. Тэгвэл энэ хоёр сумын авч байгаа танаа хамтлагаараа энэ үдэ хоол идчих. Одоо нэр бүрдгэн хідүүлээ байна. Эсвэл нэг аргалаа. Ерөөсөө ихсгээд байгаа шүү дээ. Тэгвэл яг хоёр бадаг хоёр суу авах та нар бол өдөр жигээр одоо энд онцлох нь миний нэвтрүүлэгт ингэж хоол идэж оролцож байгаа эмэгтэй хүн анхны удаа орцож байгаа шүү дээ. Оо тийм үү? Тэгээ дандаа эрэгтэй хүмүүс мөхчүүд ордог байхгүй. Тэр бас тийм. Тэгээд бас тэр эмэгтэйний амар баг ицэн гэж жоохон гомдолтой байна. Хичээсэн бас хоншилтай л хүүхнүүд байна да. Тэгж байгаа таарыг нэг зэрэг жирэмсэн болохоор дагаад юм. Тэгвэл яг үгүй байна. За тэгээд сувсийнхаа коридорт байгаа юм шиг гоё досомж дүүрэн одоо нэг хэсэг хугацаа гэж замд өнгөрөөсөн тав хүндээ маш их баярлалаа. Жүжигтэн амжилт хүсье. Үргэлжлэн ирсэнд маш их баярлалаа. Сайхан байна. За тэгээд таргууд болдоо таамд байдаг тав хүндээ маш их баярлалаа. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 3 сарын 6-наас Мөрөөдлийн театрт таамдаа сайхан дурсамжаар аялцгаая. Эмэгтэй хүн бол амьдралын зөөлөн хүч. Ээж нь өсвийч нь хайрын түшиг болсон та бүхэндээ зориулж энэ үдшийг бэлгэлээ. Танд талархан, таныг хүндэтгэн тайж амьлах болно. Самсаараа эмэгтэйчүүдийн баяр зориулсан онцгой бүтээл 3 сарын 6-наас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглогдно. Мөрөөдлийн театр үзүүлж байна. Таслбарыг Ticket Цэгийн манаас